Цагийн цахим таймд тавтам арилны бие таймч төлгөн. Жавар тачны жис хэлсэн эдгээр өдрүүдэд Монголын улс төрд хуйлаа мэддэггүй хуваа хичээсэн нэгэн хүчин 50 гишүүд ихэ хөлийн жилдээр дарвалзаж эхэлсэн нь арчилсан нам юм. Үндэсний үзэл бүхнийг нухчин дарагстаар дүүрсэн тус нам бусдаас үзэл санаа зээлдэн байж өдөө 25 жил амьд тисж байна. Эдгээр этгээдүүд сүүлийн саруудад арт цогт гэрлийг даргаар сонгосноос хойш улс төрд идэвхтэй үйл явцыг өрнүүлсэнгүй, харин эсвэргээрээ засгийн газарт суудалгүй хоцорсон Тичаала нийгэмд гаргаж өгөөж ирж байна. Галчин засгийн газрыг 5 жил торгоолцсон арчилсан нам энэ удаад засгийн газарт суудалгүй хоцорсондоо бочууран Зандарчтрын кабинетыг дэд сайдуудын томилгоогоор далин үсэргэж огцруулах шаардлагыг тавьж эхэллээ. Хууль тогтоох байгууллагад ажиллаж буй тэд хуулиа мэддэггүй гэдгийг нь сануулan ерөнхий сайд Зандарчтрын мад тавилаа. Хуулинд дэд сайдтай байхыг тусгасан, харин дэд сайдуудыг томилсноор зардал өсч байна гэх тооны ухаангүй тооцооллыг арчилсан нам хийсэн нь хөрс суурьгүй үзэл санаа хийрхэлт хэрхэн идэгддгийг баримтжуулж буй нэг жишээ юм. Эрийн сайн эмээлийн тогтвортой бус цоохор дээлтийн аалцны тор Монгол ардын нам арчилсан намгүй битүү сүлжсэн учраас л оюун эрдэнэ засгийн газар урд өмнөх гүйцэтгэх танхимуудын насжилтыг бодвол хамгийн урт удаан ажилласан танхим байлаа. Гэхдээ тэр Монгол улсын ерөнхий сайд байсангүй, тэр бүгд найрамдахтад ард улсын колон засгийн газрын ерөнхий сайд байсан гэдгийг тооцдохыг хусавч үйл арилгах энэ нүглийнхээ төлөө тэр дуугүй суух хэрэгтэй. 16 дэд сайд томилогдсноор зардал өсөн нэмэгдсэн үү эсвэл буурсан уу гэдгийг тоон утгаар харъя. Цоохор дээлтийн хамтарсан засгийн газар бүх харьяа агентлагуудад бүтээмжийн менежер гэх цоошин ажлын байрыг бий болгон лаз өшөглөж явсан арчилсан намын гишүүдийг ажилтай орлоготой болгож байлаа. Нийт 128 бүтээмжийн менежерийг ажилуулж байсныхаа төлөө тэдний цалин урамшуулалт 29 тэрбум төгрөгийг зарцуулж өчөө. Нэгэнтээ арчилсан намтай хамтарч засаг бариагүй тул анын гих сэтэртэй бүтээмжийн менежерүүдийг халж илүү зардлаа хэмнэх нь энэ засгийн газрын зүй ёсны шийдэл. Энэ дагуу 128 бүтээмжийн менежерийг халж хуулийн хүрээнд 16 дэд сайд томилох шийдвэрийг ерөнхий сайд Зандарчтар гаргасан. 16 дэд сайдын цалингийн зардалд 864 сая төгрөг зарцуулах төсвийн тооцоо бий. Үүгээрээ төсвийн даралтыг 350 дахин багасгаж үзүүлэлт болж байгааг засгийн газраас тайлбарласан юм. Арц үнээсээ ахиагүй этгээдийг арчилсан намын даргаар сонгосны горыг ийхүү нийгэм амсаж эхэллээ. Аж ахуйг амжилттай эрхэлдэг байлаа гэд бүхэл бүтэн төрийн хэмжээнд бодлогын түвшний асуудлыг боловсруулах үүрэгтэй улс төрийн институцийн даргыг цогт гэрэл хийж чадахгүй гэдгийг өөрийн биеэр үлгэрлэж байна. За тэдний засгийн газрыг огцруулах шаардлага үндслийг эргэн сонсгоё. Уншиж гоо. За 12 дугаар 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр арчилсан намын бүлгийн шаардлага хөрвүүлэх тухай Монгол Улсын засгийн газар эдийн засгийн тодорхой бодлогогүй улс төр төрийн систем авилгал бүр идэгдэж ялзарсны уршгаар эдийн засаг зогсон байдалд орж эдийн засаг агшиж байна. Аж ахуй нэгжүүд татрын өртөө дансаа хаалгаж боловсруулах эрүүл мэндийн салбар илгээрээ хэвдэж иргэдийн амжиргаад оройдож эмзэг хийсэх нь хүнсний хомсдолд орох аюул нүрлээ. 2025 оны төсвийн орлого тасарч төлөвлөсөн хөрөнгө оруулалт хугацаанд хийгдэхгүй аж ахуй нэгжүүд гүйцэтгэхийн төлөөрөө авч чадахгүй эрх хүний төсөв өртөө эхлэх нөхцөл бүрдсэн. Энэ даруй татврын дарамтыг бууруулж эдийн засгийн өсөлтийг тэтгэх төрийн данхар бүтцийг цонхтож хэмнэлтийн горимд ажиллах шаардлага үүссэн. Монгол Улсын засгийн газар эдийн засгийн өнөөгийн байдалд бодит үнэлт өгөх чадамжгүй эдийн засгийн өсөлтийн суурьлах аж ахуй нэгжүүдийн өмнө тулгымцсан асуудлыг шийдвэрлэх хүсэлгүй иргэдийн амжиргааг хамгаалах асуудлыг үл тоож байна. 20 сайттай төрийн өнөөгийн данхар бүтцийг бууруулахын оронд 16 дэд сайд нэмж томилох шинээр агентлаг байгуулах харлаган шийдвэрүүдийг гаргаж байна. Үүгээрээ өмнөх засгийн газрын алдаа давхарлыг засаж эдийн засгийн өсөлтийг дэмжиж авилгалтай тэмцэнэ гэж найдсан олон нийтийн итгэлийг өсөрдүүллээ. Тиймээс улсын хурлд гарцсан намын бүлгээс Монгол Улсын засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17 оны өдөр гаргасан дэд сайд томилох шийдвэрээ нэн даруй цуцад засгийн газрын өнөөгийн данхар бүтцийг цомхтох санал боловсруулж намрын чуулганд багтаан Монгол Улсын хурлд оруулж ирэхийг шаардж байна. Энэхүү шаардлагыг
биелүүлэхгүй бол засгийн газрыг огцруулах асуудлыг хүнд тавих болно. Арчилсан намтай хамтраагүй бол засгийн газар огцорч байх ёстой гэх тэнэглэлийг халсан цагт улс төрд сая үзэл баримтлалын ялгарл бий болно. Нөгөөтэйгөр 2024 оны парламентын сонгуульд олонхын судлыг авсан хэрнээ дангаараа засгийн газраа бүрдүүлээгүй галч оюун эрдэнийн үнс нурамтай балаг арилаагүй байгаагийн илрэл. Гэлээч дэд сайдтай байх хуулийн өөрчлөлтийг галч оюун эрдэнэ арц цогт гэрэл нар өөрсдөө батлалцсан байдгийг санууштай. 2025 оны 1-р сарын 17-ны өдөр X ерөнхий сайд оюун эрдэнийн ерөнхийлөгч хүрэлцэвтэй зөвшөөрсөн оруулж ирсэн засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар баталснаар өнөөдрийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй дэд сайдтай байх тухай өөрчлөлт хийгдсэн байт юм а. Ингэснээр Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 18-ийн 4-т сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна гэж заажээ. Энэхүү хуулийг батлалцсан парламентод дахин сануулхад зандарч нарыг огцруулах шаардлагыг тавиад буй арчилсан намч багтсан болохыг сануулъя. Ард түмнийг загасны ой санамжтай хэмээн басамжилдаг намууд өөрсдөө ямархан хэмжээний богино зайн ой санамжтай вэ гэдгийг арц цогт гэрлийн үйлдэл бэлхнээ баталчихж байгаа биз. Дэд сайдтай байх өөрчлөлтийг батлуулж чадсан ч өөрийнхөө дэд сайдуудыг томилж амжаагүй галчийн тансаглал улс даяар шууган өдөөснөөр түүний мөрөөдөл замхран очсон юм. Тааврын засгийн газрын 2025 оны 1 сарын 17-нд оруулсан өөрчлөлтөөр хамтарсан засгийн газар ажиллаж байгаа үед тааврын баталсан хууль. За энэ хуулинд 18-ийн 1-р зүйлийн 4-р хэсэгт Монгол Улсын яамыг засгийн газрын гишүүн Монгол Улсын сайд хэрэглэнэ. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайдтай байна гэдэг хуулийн заасан. Тэгээд үндсэн хуулийн заалтыг таавхан бас өмнө хэлсэн. Ингээд засгийн газрын төрийн хууль биелүүлэлтээс улсын хурлын баталснаар үндсэн хуулийн 44-р зүйлийг заасан байна. Тэгээд хууль зөв сайд дэд сайдтай байна гэж заасан. Дэд сайдын бүрэн эрх гэдгийг ингээд тодруулаад шараар биччихлээ. Дэд сайдын бүрэн эрхийг хуульчилсан. За тэгээд дэд сайдын эрхлэх асуудлын хараанд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Дэд сайдтай үнэхээр хуульчилсан. Тэгэхээр энэ тааврын баталсан хууль хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Яагаад тэгэхээр энэ салбарын хяналтыг дэд сайд нар хэрэгжүүлдэг. Хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Олон улсын за хууль зүйн хувьд бол олон улс ч гэсэн одоо ерөөсөө бусад орлогчдын сайд баталж гэж алгаа. Нийтдээ 48 консалтинг хэсэгт нэг сайд ажиллаж. За тэгээ улсын хурлын байнгаараа чуулганы хурд анцаах үүрэгтэй. За тэгээ одоо дэлхийн бүх улсад нэг үтгэл нэгээс дэш дэд сайдтай байна. Азийн улсууд дэлхийд нийтээр тийм ажил явж байна. Жишээлбэл энэ тааврын баталсан засгийн газрын тухай хуулинд улсын хурл түүний байнгаараа за тэгээ байнгаараас болсон комисс зөвлөл ажлын хэсэгт сайдын даалгаснаар сайдыг төлөөлж дэд сайд оролцсон гэдэг хуралтай харилцах. За сайдын даалгаснаар улсын хурл ерөнхийлөгч засгийн газар амин нийлсийн засагтай харилцах. Энэ тодорхой үр хөнгө зүйтэй. Тэрний хурлаас таван хууль санаачлаад дэд сайд байхгүй гэдэг энэ шаардлагагүй байна гэж үзэж бид нар тэгэл тааврын шаардлагыг хэрэгжүүлж байна. Одоо бид нар бол 148 хороо ер нь цамхтах өршиггүй компани төсвийн зардал бүгдийг л цамхтах ажил бол тасралтгүй л явуулж байна. Үргэлжлэж байгаа юм чинь нөгөө ажил үйлдвэрийн тэтгэмжийн травдаг нэг бас хуулийн өөрчлөлтөө. Энэ бол төсвийн зардлыг нэг жилдээ нэмэгдүүлээд байгаа учраас 6 сарын цамхталд орсон 9 цамхтах центр мөч энэ жил төсвийн алдлыг бас нэмэгдүүлээд байгаа байхгүй. Тэгэхдээ таны хэлж байгаа асуудлуудаар эдийн засгийн хэрэгжлөөний тухай хууль өргөн барьсан таахан хэлцэх байна. Цогт гэрлийн ярианд нэг л үнэн дурддаж байна. Энэ нь эдийн засаг хүндэрч байна гэх үг юм. Хамтарсан засгийн газарт орж ажиллахдаа арчилсан нам галч оюун эрдэнэтэй хамтраад Монгол Улсын хитвчийг юучгүй сэгсэрчгсэн үр дүнд нь галчин ах Баатар хүртэл долларын тэрбумтан болсон байна. Хамтарч хулгай хийсэн арчилсан нам өнөөдөр эдийн засгийн хүндрэлийн тухай сөхөж ярих нь ёс зүйн хувьд доголдолтой. Тиймдээ ч арц үнээсээ ахаагүй цогт гэрэл Женковын хүсэлтийг гүйцэлдүүлэгч утсан хүүхэлтэй болсон гэдгээ зандарч нарыг огцруулах шаардлагаар ийхүү нотолж байна.
Женко өвөнд нь ороогүй хэнийг ч төмсөгдөж унгаадаг гэдгийг цогт гэрэл тамд сануулъя. Женкотой арчилсан намд болгоомж ямагт илүүдэхгүй.